Хэрэв таны буцаан олголт буцаагдсан төлөвт байгаа бол урамшуул буцсан тайлбар харагдах ба дараах үйлдэлийг хийж мэдээлэлээ залруулна. Үүнд данс тохируулах хэсгийг сонгож гарч ирэх талбараас хувийн мэдээлэл шалган засварсны дараа баталгаажуулах товчийг дарна. Хувийн мэдээлэл оруулахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд ОВ нэр регистрийн дугаарыг оруулахдаа Монгол Улсын фондоор буцаан олголтын урамшуул авах банкны нэрийг сонгох. Дараагийн тохиолдолд тухайн банкны дансны дугаарыг оруулахдаа хамтран эзэмшигчгүй зээлийн данс биш, зөвхөн одоо ашиглагдаж байгаа идэвхтэй өөрийн нэрээр бүртгэлтэй дансны дугаараа оруулна. Хувийн мэдээлэл залруулсны дараа буцаан олголт хэсэг дахин хандах бөгөөд 2019 оны урамшууллын буцан тайлбарын ард харагдах дахин засварлах товчийг дарснаар хянагдаж буй төлөв шилжүүлнэ. Ингэснээр таны 2019 оны урамшуулал олгогдох болно. Хэрэв та гар утасны аппликейшнаар урамшууллаа баталгаажуулах гэж байгаа бол дараах зүйлийг анхаарна. Үүнд татвар төлөгч иргэн та өөрийн бүртгэлээр гар утасны аппликейшнаар нэвтэрч буцаан олголт хэсэгт хандах бөгөөд 2019 оны буцаан олголтоо ямар төлөвт байгааг харна. Хэрэв таны буцаан олголт буцаагдсан төлөвт байгаа бол дараах үйлдэлийг хийж мэдээлэл залруулна. Үндсэн цэсийг сонгож миний бүртгэл хэсэгт хандан гарч ирэх талбараас хувийн мэдээлэл шалган засварсныхаа дараа баримтад нэвтрэх нууц үгийг оруулж хадгалах товчийг дарна. Хувийн мэдээлэл оруулахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд ОВ нэр регистрийн дугаарыг оруулахдаа Монгол Улсын фондоор буцаан олголтын урамшуул авах банкны нэрийг сонгох. Тухайн банкны дансны дугаарыг оруулахдаа хамтран эзэмшигчгүй зээлийн данс биш, зөвхөн одоо ашиглагдаж байгаа идэвхтэй өөрийн нэрээр бүртгэлтэй дансны дугаараа оруулна. Хувийн мэдээлэл залруулсныхаа дараа буцаан олголт хэсэг дахин хандах бөгөөд 2019 оны нэмэгдсэн үртгийн албан татврын урамшууллын баталгаажуулалт хийх бөгөөд өөрийн шинжилсэн мэдээллийг шалган мэдээлэл зөв бол тийм гэсэн товчийг дарснаар хянагдаж буй төлөвт шилжүүлнэ. Ингэснээр таны 2019 оны урамшуулал олгогдно.